Ёо, их humснаа бүр нэг гадалцаас илүүтэй өгч шатах. Хай намонэ KFC cool content-д оролцохоор ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнтэй өөрийнхөө 10 cool эд зүйлс болон боддог зүйлсээ хуваалцахаар ирсэн байна. Тэгэхээр одоо хэдүүл харцгаая. За хамгийн ихэнд Blackpink-ийн 3 цомог байгаа. Хамгийн ихнийх нь энэ байна. Хоёр дахь нь энэ байна. Гурав дахь нь. Би яагаад Blackpink-ийг энэ цомгийг хамгийн их нь гаргаж ирж байгаа гэхлээр мэдээж би өөрөө урлагийн хүн, хөгжмийн хүн учраас цомгууд цуглуулах ер нь бол дуртай. Тэгээ тэр дундаа би өөрөө багтаа солонгостэй хүсэжсэн болохоор илүү солонгос хөгжим сонсдог гэх юм уу. Хэдүүлээ энэ гэхдээ Blackpink-ийн цомог ямар гоё. Гол нь солонгосын цомгууд нэг тийм гоё фул ирдэг байхгүй юу. Нэг тийм бүрэн бүтэн. Яа. Энэ Jisoo-гийн байсан баха. Jisoo. Өөртөө бүх цомгууд маань дотроо нэг иймэрхүү байгаа. Тэгээд энэ зургийн альбомнууд нь амар гоё байдаг ёо. Jennie. Jisoo. Please Rose. Одоо Blackpink-ийн хам маань бүгдээрээ нөгөө нэг соло уран бүтээлүүдээ хийж байгаа. Тэгээд тэр нь хүртэл амар гоё ёо. Хамгийн ихнийх нь л Blackpink-ийн 3 цомог байлаа. За хоёр дахь эд зүйлс маань л нэхмэлийн уцаал зүү. За энэ зүйл бол угаасаа энийг ойлгох юм бол хүссэн бүхнийг хийж болдог. Тэгээд одоогоор бол яг маш их юм байгаа. Гэхдээ би 2 хон малгай бол авчирсан. Амар хурхуу үстэй. Би цааш тэрийг өмсөж үзлээ. Нэг ингээд өмсчихөр нэг тийм хурах шиг болчтой. Энийг нь болохоор би зөвөр үсээ урт уруулмаар санагдаад хийсэн малгай. Ингээд би урт өстэй болж байгаа. Тэгэхээр би юм нэг хэр нь л амар туртай. Тэгээд бясалгал болдог гэх юм уу? Юу ч бодохгүй нэг тийм тоолол нэгэл. Тэгээ би найзуудтай болоо гэр бүлтэй бас нүгээрээ яг өөрийнхөө цаг хугацаа гаргаад бэлэг бас болгож юм хийж өгөх туртай. За 3 дахь зүйл маань бол мэдээч хэрэг нууд. Энэ хоёр болохоор миний дэвтэр. За би энэ хоёр дээр ер нь л өөрийнхөө юу бодож санаж байгаа. Тэгээд ямар нэгэн надаа шинэ санаа орж ирэх юм бол байнгын тэмдэглэстэй байдаг. Гэтэ ямар ч тач энэ дээр одоо та бүхний сонссон ихэнх дуунуудын үг ингээд байгаа. За номон дээр яг ярих юм бол би хамгийн байж болох жижиг номнуудыг авчирсан. Миний хамгийн сүүлд уншсан ном бол энэ. 8 дугаар сард болсон. Энэ жоохон эвгүй ном билээ. Жоохон эвгүй ном л. За энэ Secret гэдэг номыг уусаа бүгдээрээ мэдж байгаа. Алхимч бас аюу гоё ном. За энэ болохоор би нэг трифтээс авч ирсэн солонгос хэл дээр бичигдсэн. За 4 дахь эд зүйл байна. Гаасэр. За би яагаад энийг авсан бэ гэх юм бол би яг үндэ мөнгөн зөөрөө өөртөө бүгд авах гэж ирсэн байхгүй. Тэгээд ингээд явж ирсэн гинт ингээд газ миний нүдэнд энэ газ бүр миний нүдэнд амар тусаад би яг үндэ хэргэлдүүлээ. Гэхдээ зөвөр ингээд авсан гол шалтгаан өвөөгөө ер нь бол тусаж авсан. Тэгээ манай өвөө яг наав жоохон байхад байнга ингээд газ ингээд татаа иждэг байсан ингээд бодоод өвөөгөө турсмаар санагдаад энэ газыг өөртөө зориулж турсамжиндаа зориулж авсан байгаа. Бас чамаа энэ ч Монгол үг соёл. За би бол их амьдаа хайртай, биендээ хайртай хөө. Тийм учраас миний cool гэж боддог 5 дахь зүйл маань витаминууд байгаа. За окей, онгоолгоод харуулчих. Би одоо ингээ 26 гарсан болохоор миний метаболизм бас жоохон удаашрж байгаа гэж үзэж байгаа учраас витаминуудыг алгасгүй өдөр болгон буудаг. Тэгээд омега, энд коллаген, Д витамин, энэ joint байна. За энэ болохоор кали. Кали яагаад ууж байгаа гэхээр хоолоо орж жоохон өвдөд байгаа болохоор хоолоо хурд идэхийн тулд кали уудаг гэж надад юм шиг зүгсэн. Тэгээд энэ болохоор яг нөгөө эмэгтэйчүүдийн витамин байна. Би нэг яг хөргөчнөөс нэг тэр чигээр нь аваадах гараад ирсэн. Энэ бол цагаангаа. За цагаангаа бол зүгээр бидний төлөө ингээд чиний төлөө би ирлээ гэж ургаж байгаа уран бол гэхгүй юу. Ерөөсөө энэ зүйл бол бидний бие организмд бүр амар их хэрэгтэй. Цагаангаа хэдүүтэй өдөр алган хэрэглэж зааштай.
6 дахь зүйл маань чихвч. Тэгээ ер нь бол энийг би зүгээр бусад чихвч болон хөгжмөнүүдийнхаа төлөөлөл болгоо авчирсан. Энийг хамгийн сүүлд авсан л та. Тийм нэг тийм үзэмжтэй, аюу үзэмжтэй. Тэгээ дууралт нь маш сайн. Байнгын хөгжим сонсдог учраас ер нь бол чихвч хэрэгтэй л дээ. Зя. Их нууцлаг зүйл байгаа. Тэгээд бас энийг та бүхэндээ хуваалцаж байгаадаа би аягүй их баяртай. Юу бэ гэхлээр энэ миний яг cool гэж боддог зүйл ахгүй. Энэ манай компани нэр ахгүй юу? Нэр нь хамгийн чухал заяа. Aegis Aghanim Ancient. Энэ яа гэвэл би Dota тоглох тартай. Тэгээд Aegis Aghanim Ancient. Тэгээ албаар хамгийн А үсгтэй яг A үсгээр ихсэн юмнууд юу байна гэж бодож байгаа тийм компани ингээд нэгсэн аахгүй. Тэгээ тухайн үед яг нөгөө компани ихэд чад тэндээс ихч бүр энэ яг ямар утгатай юм бэ тэгэхээр би хичээ энэ ингээд юм тайг байхгүй юу. Тэгээд энийг ингээ авчих юм бол хизээч дэлчихгүй. Нэг ухааны юм тайлбарлал ямар ч тач компанийнхаа нэрийг айгүй амжилттай авчихсан. Тэгээд 5 Aegis Aghanim шүү дээ. Би энийг бол үнэхээр cool гэж боддог. Би газруудтай гэрээ ихтэй бүр ингээд үнэхээр нүүр бардам ингээд гэрээгээ хийх туртай. 7 дахь миний cool гэж боддог зүйл бол энэ яг манай гэрийн одоо хаймарт барилдаг гэх юм уу. Тэгээ би хөлнүүдийн салгаад аваад ирсэн л дээ. За энэ яг манай гэрт яаж барилдаг вэ гэхээр миний цээж зураг ингэ бэждэг. Тэгээ яг яагаад ингэж байгаа гэхээр би зүгээр ингээд энэ миний хөлөг би энэ дээгүүр гэдэг жоохон тэнэгтэртэй гэсэн утгаар гэрийнхээ хавьд ингээд тавьчихдаг. Йоо их хүмүүс наагур энэ галзуу солиотой өгч шатах. Зүгээр энэ бол миний хувьд бүр ингээд байж болох хамгийн cool зүйл. Фөө би бүр энийг харчаад за тийм. За явж доо зөгцгөө. Яа ихтэй тэгээ хүний. За 8 дахь нь бид нар хөгжимчин хүмүүс бид нар хөгжмөө хийгээ суухаараа шүн болтол суудаг ер нь бол тэгээд тохойд бид нар хөрөлтөөр хоол амир хайдаг. Тэгээд хамгийн байж болох чанартай бас хурдан ирдэг зүйл бол KFC. Ер нь бол онлайнаар захиалахаар хамаагүй хурдан байдаг. Ер нь бол очиж авч яснаас угаасаа бид нар ингээл суугаад зүгээр шууд хөргүүлэл авчмаар шүү дээ. За 8 дахь зүйл маань миний алчуурнууд байгаа. Ер нь бол алчуурнуудаа дандаа толгоонд зүүдэг. Ягаад ч юм алчуур зүүчээр нэг тийм өөртөө ихтэй болоо явцдаг гэх юм уу миний хувьд. Тэгээд миний имижийг бас бүрдүүлж байгаа нэг зүйлүүдийн нэг гэж би боддог. Янз бүрийн алчуур зүүх тууштай. Бүр 2-3-аар нь давхарлаач зүүж болдог. Хэрэг дарах юм бол хүзүүндээ зүүжих нь тийм давалталтай байгаа. Тэгээд алчуурнуудаа сонгохдоо дандаа хийтэй, тод өнгөтэй гэсэн алчуурнуудыг сонгодог. Би энэ алчуурнуудыг нэг хүнтэй авдаггүй яг үндэ би хинхэн трифтээс авчдаг. Нэг 5,000 10,000 нэрээр зарч идэг. Тэгээд дархны трифт ч юм уу эрдэнтийн трифт тэрээс ер нь бол ялангуяа алчуурнуудыг цуглуулах тууштай. Хотоос гаднах тийм дэлгүүрүүдэд ер нь амар гоё алчуурнууд байдаг. За 9 нь үнэртэй бас байгаа. За энэ үнэртэй бас маань өөрөө эрэгтэй үнэртэй бас байхгүй юу? Яагаад эрэгтэй үнэртэй бас гараад ирвэ гэхлээр миний уншсан нэг зүйл дотор үнэртэй бас гэдэг өөрөө яг нэг хүүсийг ингээ эсрэг болгосон зүйл юм байна л да. Одоо эмэгтэй хүний дуртай үнэр болохоор эрэгтэй хүний үнэртэй бас эрэгтэй хүний дуртай үнэр болохоор эмэгтэй хүний үнэртэй бас байд юм л да. Тэгэхээр би зөвөр бацсан байхгүй. Би яахлаарэ ингээд эрэгтэй хүний дуртай үнэртэй усыг ингээд амар үнэтэй аваад зүгээр засчихсан. Өөрийнхөө дуртай үнэртэй усыг аваад өөрлөгөө засчихлахгүй. Би зөвөр өөртөө л таалагмаар шүү дээ. Тэгээс гэж бодоод эрэгтэй үнэртэй асуусан. Хизээ засдаг вэ гэхлээр ажил ярилцлах юм уу те яг нэг тийм жоохон нэг тийм за бэж их уу гэсэн үедээ цацаа гарчдаг. За 10 болохоор дэс байна. За би энэ дэсийг яагаад оруулж байгаа гэхээр би ер нь бол яг тэнгисийн иргэдээр дэстэй амар сайн тоглолт гэдэг юм ийцээ байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш ингээд дэс тоглолт гэсэн. Тэгээд өдөрт яг заавал 1000 гол өсөрдөг. Би дэсийг бол үнээр кул зүйл гэж бодож байна. Гэртээ ч юм уу гадаа ч юм уу хаан чамаагүй ингээд хийчих болдог тасгал учраас дэсийг бол үнээр санал болгож байна. Yay! За ингээд өнөөдрийн миний кул гэж боддог 10 үдцэлс маань тусчлаа. За тэгэхээр өнөөдөр KFC cool content-д надтай хамт байсан баярлалаа. KFC cool.